Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр болох ажил нь бол ер нь бол КОП талуудын байгууллага зохион байгуулах газар байшин сав одоо юу гэдгийг тэр байршлыг нь Нобелийн конвенцийн нарийн бичгийн талуудын газартаа хамт ингээд тохирдог. Ганцаараа нөгөө Монгол улсын засгийн газар хийждэггүй. Тэгэхээр энэ газрыг хязээ тохирсон бай гэхлээр 2024 оны 11-р сард гадаад харилцаа байгаль орчин уур амьсгалын болон нийслэлийн засаг дарга нар нэгэсэндээ Баццаг сайд, Одон туяа сайд, Нямбатар дарга гэсэн энэ гурван хүн яриад конвенцийн нарийн бичгийн талуудын хүмүүс нь Монголд ирж гурван байршлыг үзээд ярилцаад тэгээ энэ дээрээ тохирсон юм байна. За одоо нэг санаачлагыг гаргаад эхлүүлж байгаа. Хятад, Япон, Солонгос, Монголын байгаль орчны сайд нар уулзаж энэ шар шорон сурах дүүрэнг КОП-ын сэдвт оруулах тухай санаачлаг болгож дөрвөн улсын манлайлалдаар. Тэгэхээр энэ чиглэлийн ажлууд дөнгөж эхэлж байгаа. Энэ КОП 17-г зохион байгуулахын үр дүн юу юм бэ? За улс орны гадаад нэр хүнд капиталын тухайд бол та бүхэн ойлгож байгаа. Доктортой хугацаанд дотор 5 жил, 10 жил, 2 жил 15 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтууд байгаль орчны салбарт орж ирнэ. Өнөөдөр газар нутаг байгаль орчин ан амьтад ярихгүй монгол хүн байхгүй бүгдээрээ нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа. Тэгэхээр энэ чиглэлд бол нэлээд том хэц дэвшил гарна. Дээрээс нь КОП 17 урлагийн үеэр бий болсон одоо санхүүжилт хөрөнгө оруулалт төсөл санаачлагууд бүс нутаг болоод бусад газар дэлхийд хэрэгжих болоход тэрийг одоо манлайлж удирдах хааш нь ямар хэмжээнд яаж хэрэгжүүлэх үгээд дараагийн ирэх хугацаанд явах хурлуудад Монгол талд даргална. Нэгэсэндээ Нобелийн ассамблеийн конвенцийн ерөнхийлөгчийн ажлыг бол Монгол тал хүлээж авна гэсэн үг. Сауди Арабиас. Тэгэхээр энэ зүйлүүд маань яваад ирнэ. 2026 оноос 2028 он хүртэл 197 улс нэгдсэн зөвлөлтийн эсрэг конвенцийн ерөнхийлөгчөөр Монгол улс даргалж ажиллана. Энэ хугацаанд жилд нэг 11 орчим одоо ийм олон улсын урлууд, байгаль орчны салбарын урлууд болдог. Төсөл хөтөлбөр хөрөнгө санхүүжилт одоо байгаль орчин энэ жил дуур амьсгалын өөрчлөлт одоо зөвлөлт энэ чиглэлүүдэд ямар зүйлүүд хийх үгээд ингээ ярихад тэрийг удирдах гэдэг нь Монгол хүн сууж байна гэсэн үг. Энэ бол улс төр болон олон улсын манлайлал талдаа бол маш том өөр өгөөж дүүгээр дамжиж гарч ирнэ гэдэгт бол би бүрэн итгэлтэй байна. Нөгөө талдаа КОП 17-г зохион байгуулж байна гэдэг чинь дэлхийн 197 улс нэгдсэн боловч 197 улс нэгдсэн байхад тэндээс 17-г нь Монгол улс авч чадж байна гэдэг чинь бас нэг манлайллын нөгөө нэг харагдаж байгаа хэлбэр. Олон улсын манлайлал бүс нутагт бидний нөлөөлөл өснө гэсэн ийм санаа. Дээрээс нь энэ конвенцийг даргалж байгаа хугацаанд дотор Нобелийн чуулган ассамблеад асуудлууд оруулах, олон талд хамтын ажиллагаа өргөжүүлэх энэ асуудлууд яваад ирэхээр бидний хөрс зэрэгэлдээ улс орнууд болон хөгжилтэй улсууд Монгол улсад энэ байгаль орчны чиглэл одоо гэхээр биологийн олон зүйл ингээ олон янзын ургамал төр зүйл тусгай хамгаалалтаа газар нутагч гэдэг юм уу энэ зүйлүүд дээр бас нэмэлт давуу боломжууд бий болно.